За миний бие өнгөрсөн 7 хоногт автоварын улмаас учирсан хохирлоо төлөхгүй бол тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирлыг төлөвлөдөг вэ гэсэн саналыг одоо гаргасан. Гэтэл энэ саналтай холбоотойгоор маш олон улсууд тэр дундаа хууль тогтоогч төрөлд надаас асууж байгаа байхгүй. Ингэж болдгийм үү гэж болно шүү дээ. Энэ бол манай хуулинд байгаа зохицуултыг боловсронгуй болгож л байгаа санал байхгүй юу. Тухайлбал манай улсын иргэний хуулинд тээврийн хэрэгслийн улмаас учирсан гэм хорыг арилгах гэд тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн залт байж л байгаа байхгүй юу. Өнөөдөр амьдрал дээр яаж юм гэхээр аваар ийсэн жолоочд ял оногдуулаад жолоочийг хохирлоо төлгөж байгаа. Саяын хуулийг мэддэг улсуудын хувьд нь бол тээврийн хэрэгсэл эзэмшигчийг иргэний хариуцлагаар бас татаж оруулдаг. Ер нь бол тэгээд хүн бэлтээсэн гэмтээсэн бол хохирлоо төлөлдөө. Оглол төлчих. Төлж чадахгүй бол тэр хөрөнгийг харамлаад татаа ядгийг. Харамлах юм байхгүй түүнээс нь төлөвлөх хэрэгтэй байхгүй. Эндээс хүмүүс яриад байгаа байхгүй. Зүгээр байж байгаа гэртээ байгаа миний хөрөнгийг унд явсан тэр хүний төлөөсөнд яараа зардаг юм бэ гэд. Энд чи хариуцлага байхгүй юу да. Хэрвээ ийм хууль баталчих юм бол тээврийн хэрэгслээ хэн дултаанд өгч явуулах уу? Өгч явуулахгүй. Өөрийн болон хүний тээврийн хэрэгслийг унж байгаа хүн автоваар хийх юм бол энэ тээврийн хэрэгслэр хохирлоо төлнө гэдэг мэддэг учраас болгоомжтой явах уу? Болгоомжтой явна. Энэ зүйлийг хэлэх гээд байгаа. Өөрөөр хэлбэл хууль гэдэг зүйл чинь өөрөө хохирсон иргэний хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргийлэх агуулгатай байдаг болохоос биш бусдад хохирол учруулсан этгээдийн өмчийг хамгаалах зорилготой биш байхгүй юу?